Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын гишүүн Бадмараг. Номын ертөнц клубын гишүүн Анууд байна. За, өнөөдөр бид бүгд ээлжит нэгэн подкастынхаа дугаараар ямар ном ярих вэ? За, Ринчингийн оюун жаргалын хуучин байшингийн цэнхэрнүүдэн гэдэг номын талаар ярих гэж байна. За, энэхүү номын маань эхлээд хоёлаа зохиолчийнхаас эхлэе. За, зохиолч маань ямар хүн байдаг вэ? Нэг зохиолчийн тухай нэг товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөөч. За, зохиолч маань энэ номыг бичгтээ ер нь бол өөрийнхөө бага насны тухай бичдэг, өөрийнхөө бага насны бодит үйл явдлуудаас сэдвлээд энэ номоо бичсэн байгаа. Тий. Өвөө эмээтэйгээ хамт амьдардаг, бас дүүтэйгээ тэр дөрвөлээ хамт амьдардаг. Тэр бага насныхаа өөрийнхөө дурсамжийнхаа талаар бичсэн гэсэн үг үү? Тийм, дурсамжаасаа үзлээ. Тэгвэл чиний ингээ уншсан, чиний харах өнцгөр энэ номыг яг яагаад бичсэн гэж бодож зохиолч маань? За, энэ номыг бичих болсон шалтгааныг оюун жаргал зохиогч маань өөрөө хэлсэн байсан. Яагаад вэ гэх юм бол өнөө үед гадаад хэл сурч, гадаад улс руу ажиллаж амьдрахыг хүсэж байгаа маш олон монголчууд, залуучууд байгаа гэсэн. Энэ нэмдэг үед нь эх орныхон өв соёл, ёс заншил ийм сайхан байдгийг шүү гэдгийг ингээд сануулахын тулд ингээд бичсэн гэсэн. Одоо эндээ тулгуурлаад хайр татам хөөрдөн байдлыг ашиглахын тулд өөрийнхөө бага насны турсамжин дээр тулгуурлаад энэ номоо бичсэн гэсэн. Тэгээд энэ номон дээр болохоор Монголын өв соёл, ёс заншил, одоо хүүхэд өсгөх өвгдийн арга ухаан, сургаал гээд бүгд шингэсэн байгаа. Тэгэхээр ерөнхий агуулга нь тийм байна тийм ээ. За энэ номыг ингээ уншиж явах явц чинь одоо чамд ингээ сэтгэлж байгаа хоногшин ишлэл ч юм уу нэг юм хэсэг байсан уу? Сургамжтай. Вау ямар гоё юм бэ. Одоо ингээ чиний магадгүй мэдэхгүй байсан зүйлсүүдийг чинь энэ номон дээр бичсэн байж болно шүү дээ. Тэгмүүд ийм юм байт юм уу? Вау ийм юм байт юм уу? Ингэ тийм үү тэгдэм үү гэдэг. Тийм маш гүнзгий сэтгэл төрүүлсэн хэсэг нь аль хэсэгт байсан. Энэ ном маань өөрөө болохоор ингээд 7 настай цэнхэрнүүдтэй юм шар өстэй оюун охины тухай өгүүлдэг. Моринд гарамгай, малд нүдтэй, хүсэл мөрөөдлөөр дүүрэн ингээд 100 намар хавар өвөл юу хийж амьдралаасаа юу суралцаж байгаа тухай гардаг. Тэгээд номын бүлэг нь болохоор сар бүрээрээ хуваагдаад нэг 12 бүлэгтэй. Тэгээд гарч байгаа бүх үйл явдлууд нь бодит явдал дээр ингээд сэдвэлсэн байдаг. Жишээ нь гэх юм бол яг хамгийн эхний бүлэг буюу 6 дугаар сар дээр оюун охин өглөө эртлэн босоод галаа түлээд дүүгээ сэрээгээд хамт ингээд сүүн машинд ч байгаагаар гардаг. Бүрхий. За тий сүүн машиндаад гаруул хурууд хийгээд хонио хариулаад ингээд өвөөдөө туслаад ингээд адуугаа услаад ингээд маш ингээд завгүй өдрийг ингээд өнгөрүүлж байгаа тухай гардаг. 7 дугаар сар дээр болохоор өвөөтэйгээ хамт сумын наадамд оролцохоор хайртай харцуул гэдэг морой унаад сумын наадамд оролцож байгаа тухай гардаг. Энэ яг ингээд бас би бас ингээд яг өвөөгөө дагаад яг сумын наадамд оролцож байгаа яг миний багын дурсамжаас сэтэрсэн. Бүрүүлүүлэх юм шүү тий. Тийм. 8 дугаар сард болохоор дараагийн бүлэг нь ингээд бүлгээрээ 1 сар гэсэн шүү дээ. Одоо 8 дугаар сард болохоор хадланд гарч байгаа тухай байдаг. За. Тийм. Хадланд гараад хамгийн анх удаага ингээд бухалж ирж үздэг. Ингээд яг өөрөө өмнө хийж үзээгүй, хийж чадахгүй дээ гэж бодсон зүйлийг өвөө эмээгийнхаа тусламжтайгаар ингээд анх удаага хийж байгаа тухай гардаг. 9 дугаар сард болохоор нүүдэл хийж байгаа тухай гардаг. Намаржаар байгаа нүүж байгаа тухай гардаг. Энэ нас маш миний сэтгэлд маш үнэхээр их хоногшсон. Ягаад гэхээр ингээд өглөө эртлэн босоод гэрээ хөсөг тэрэгэн дээрээ гэрээ ачаад тэгээ буурай цэвэрлээд ингээд дараагийнхаа намаржаар нүүж байгаа хэсэг гардаг. Яг энэ нүүх үед нь саахал дайл нь бас ингээд айгу гоё ингээд идээ цагаа бариад ингээд цайлгаад очдог. Энэ бас ингээд Монголын нэг ёс заншил шүү дээ. Ингээд тэрийг харуулдаг нь маш гоё өвөрмөц тийм үнэхээр сэтгэл тоногсон. Одоо ингээд хавар болоод дараагийн бүлгүүдээр ингээд мал төллөөд тэгээ мал төлж байхад ингээд ариу оюун охин дүүтэйгээ хамт ингээд шин төлсөн ингээд хураг шиг нартаа тоглоод тэднэрийгээ өвжаад ингээд хонио хариулаад ингээд маш завгүй өдрийг өнгөрүүлдэг, маш хариуцлагатай ингээд
маш ухаалаг охин гэдгийг харагддаг. Оюун маань яг хэдэн настай гар дүрслэгдсэн юм бол? Оюун охин маань өөрөө 7 настай. Тийм. Дүү нь болохоор 5 настай гэж гардаг санагдаж байна. Өөр хийдүү. Тийм тэр хоёр ингээд хамтдаа өвөө эмээдээ туслаад сахалт байлынхаа хүүхдүүдтэй хамт тоглоод ингээд маш үр бүтээлтэй өдрийг өнгөрүүлж байгаа харагддаг. Дүрсэлдэг. За энэ номон дээр ингээд айгүй гоё Монголын маань аж ахуй за ингээд нэг жоох хүүхдийн ийм дурсамжийн талаар яриад байгаа шүү дээ. Одоо ингээд сая чиний яриа ингээд сонсож байгаа 7 настай хүүхд. Тийм хүнд хэцүүгнүүдийг хийгээд морь унаад явж байгаа. Надад бүр айгүй тийм бишэрмэр юм шиг бүр гайхмаар юм шиг ингээд санагдаж байна. Чамд яг ямар санагдсан бэ? Одоо ингээд чи өөрөө хөдөө өснө үү? Би багада хөдөө өссөн. Тийм болохоор бас магад нүү дурсамжтай чи яг ингээ огтлцоо холбогдож байгаа бах тий. Ингээд чиний нүдээр бүр хүү энэ жоохон хүүхэд яаж ийм юм хийж чаддсан бэ? Яаж ингэж юм бэ гэсэн тийм бодлоо. Надад бүр яг тийм бодол орж ирээ бүр болтой. Тийм би ч нөгөө нэг багада бас хөдөө өссөн, өвөө эмээ дээр өссөн, ах эгч нартайгаа тоглож морь гэж өссөн болохоор ингээд энэ номыг уншаад вау бүр ингээд надад яг амар ойр санагдсан. Ягаад гэх юм бол ингээ аюугийн хийж байгаа зарим нэг үйлдэлүүд би яг багада хийжсэн үйлдэлүүд байгаа болохоор миний бас багын дорсон сэтрээд амар гоё байсан. Би бараг уйлахаар юм биш. Тийм. За одоо энэ ном маань ер нь Монголын аж ахуй, өв соёл, за ингээд ёс заншлын тухай бүр айгу гайхалтайгаар өгүүлсэн юм аа. Энэ байгаль ихтэйг яаж холбогдож байна? Энэ магадгүй чиний номон дээр байгальтай хэрхэн харьцаж байгаа тухай одоо оюун охин ингээд за зүгээр нэг чиний хийж байгаа үйлдэлүүд нь бүр нэг байгаль дэлхийгээ хайрлсан тийм үйлдэлүүд байсан уу? Яг ямар ингээд жижигхэн үйлдэл ч гэсэн хамаагүй ингээд чи анзаарч харсан юм байна уу? Байсан. Ингээд өвөө эмээтэйгээ хадлан тарсан гэсэн дээ. Яг тэр үед өвөө нь охиныгаа дагуулад гөрөөсөнд явдаг байхгүй юу? За. Тийм гөрөөсөнд яваад тэгээ оюун охин ингээд бодохдоо болохоор ингээд хэрвээ гөрөөс гарч ирэх юм бол би ингээд үргээндээ гэж бодсон байхгүй юу? Оюун охин өөрөө. Тэгээд оюун охиныг анзаараагүй байхад өвөө нь ингээд гөрөөс агнцсан. Тэгээ сүүлд нь болохоор өвөөдөө хэлээд би гөрөөсийг ингээд үргээх гэжсэн ингээд өрөвдөөд үргээх гэжсэн гэд хэлсэн. Өвөө нь болохоор ингэж хэлсэн байдаг. Хүн ингээд махан хаалтай тэгэхээр хэрэгтэй үедээ бид хангаад л хийгээсэ ингээд авч болдгоо. Гэхдээ ингээд илүү бол авч болохгүй. Яагаад гэх юм бол ингээд хангаас авдаг маань биднийг ингээд хараад хянаад байж идэг гэсэн байдаг. Тэр нь бүр үнэхээр хайрмаар юм шүү. Хайрламар бас ямар гоё тийм яс заншил тийм юу вэ ингээд байгалаа ингээд хайрлаад харилцан шүтэлцээд нэг нэгээ хүндэтгээд тэгээ байгаль ихээсээ хишгийг нь хүртээд тэ ингээд амар бас бид нар ч бас айгу ховтой арт түмэн юм шүү тий. Өстэй үнэн шүү. За одоо энэ ингээд номон дээр маань за байгаль экологийн тухай бас айгу хөрхөн Монголын маань ёс заншлын тухай гарсан байна. За нэг хөөрхөн 7 настай хүүхдийн ингээд амьдрал өдөр тутмын хийж явдаг зүйлсүүдийн ингээд юусан байна, багтаасан байна. За чи энэ номыг яг яагаад унших хэрэгтэй гэж бодож байна? Магадгүй одоо бид нар чи ингээд за одоо миний хувьд гэх юм бол хөдөө гадааны яваа болцсон жоохон багтаал явдаг баг юм яг муухайгаар хэлэхэд бол ингээд ёс заншил машил тиймэрхүү одоо жинхэнэ Монгол аж ахуй нүүдэл аж ахуйгаас холдож яваад байгаа шүү дээ. Энийг уншны ингээд өмнө болон дараа гэдэг дүгнэлтийг би чамаас амараа байхгүй. Өмнө нь ингээд чи одоо хэдийгээр чи баг бахта хөдөө өссөн ч гэсэн одоо зарим нэгэн зүйлүүдэд хүнд ингээ мартын штэ нийгмийн амьдралд орсон хүмүүс чинь мартын штэ. Тэгээ чиний гой сэргээж өгсөн үү? Яг ямар хүмүүсийн нэг яг яагаад эдний энэ номыг унших хэрэгтэй юм болоо гэд чиний гой үзэл бодол. За миний бодлоор болохоор би ингээд яг энэ номыг уншиж хахад яг бидний үеийн хүмүүс тэгээд биднээс дээшээ одоо манай аав ээж юу ч юм уу ах эгч нар маань уншвал илүү зүгээр юм байна гэж бодсон. Бүр заавал унших хэвээр номын нэг гэж би ер нь бол хэлнэ. Тийм. Яагаад вэ гэхээр бид нар ингээд Монголынхон үнэт зүйл те өв соёлоосоо ингээд холдоод улам ингээд гадаад улс руу өөр улсын ёс заншлыг ингээд Монголдо нэвтрүүлж орж ирэх гэж юм уу эсвэл те эсвэл ингээд хөдөө гэхээрэл гэж ингээд боддог те ингээд малчин байлаа гэд ингээд малчтайгаа жоохон ингээд доош ичгээд тийм яг ч бас доош нь хийхгүй л те. Гэтэ ер нь бол яг тийм
үзэл хандлага зарим хүмүүст бол байдаг. Яг бүгдээрээ бол биш байхгүй юу? Тийм болохоор яг одоо Монгол ёс заншил юм байдаг шүү тий. Одоо дээр үеэсээ бид нар чинь мэдлж ард түмэн учраас яг энийгээ цаашдаа ирээдүйн хойч үедээ ингээ заавал өвлүүлж үлдээх хэрэгтэй учраас одоо бүх хүмүүс л энэ номыг унших хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ ном нь болохоор англи хэл дээр бас байдаг. Зохиолч маань англи хэл дээр хэвлээд гаргасан учраас ингээ гадаад хүмүүс уншихад бас маш тохиромжтой. Ингээд гадаад хүмүүс энэ номыг уншаад Монголын ёс заншил юм уу? Ийм ёс заншил байдаг юм уу? Жишээ нь гэхэд одоо утганы эрийг дэшээ харуулж тавьдаг уу гэх тий. Тийм болохоор ер нь бол гадаадууд уншихад маш тохиромжтой. Тэгээ энэ номон дээр маань бас үнэхээр эртний хэллэгүүд байдаг. Ингээд зарим монголчууд маань өөрсдөө энэ хэллэгээ мэдгүй. Тэгээд гадаадуудад яг ингээд хөврүүлээд ойлгуулахад бас тийм хэцүү үгнүүд байдаг. Тийм болохоор нэг англи хэл дээрх номон дээр нь тийм QR байдгийн бэлээ. Тэгээд тэр QR-ыг нь уншуулад YouTube дээр тийм бичлэг байдгийн бэлээ. Яг илүү тайлбарласан уу? Тийм бичлэг. Бас өөрсдөө өв соёлыг гадаадад бүр илүү түгээх боломжтой болцгаа гэсэн үг байна шүү дээ. Гэхдээ энэ бүр нэг 7 настай охины амьдрал шүү дээ. Тэгэхэд бүр айгүй гайхалтай зүйлсүүд хийгээл бүр биширмээр яаж юм жоох хүүхд хийж чаддсан бэ гэсэн нэг чиний яриаг сонсоход надад нэг тийм бодол төрүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь номоо гоё хэлмэл байдлаар нь уншаад тэгээ илүү өөрсдийнхөө өв соёлыг ингэж бид нэр өөртөө ингэж судлаад түгэнд хэрүүлэхгүй бол одоо ингээл мал ээж авахгүй жинхэнэ мөнөө Монгол ёс заншлаасаа холлоод байгаа энэ нийгэмд чинь бас бид бүгд ингээ өөрсдөө өв соёлыг хадгалж үлдэхгүй болвол бас магадгүй энэ гайхалтай өв соёлууд нэгэн өдөр дуусахыг бас үүсэхгүй. Тэгэхээр миний бас бодлоор энэ номыг ер нь хүн болгон уншаасаа л гэж би бодож байна. Энэ хүн болгон уншвал бүр үнэхээр биширмээр бүр ингэж нэг гайхалтай зүйлсүүд дээр дүүрэн одоо ийм юм байд юм уу гэсэн бодлыг бол одоо хоноо надад төрүүлээд байна л. Харин тийм. Яг үнэ. Тэгээд энэ ном маань өөрөө яг бүрээ давхар амьдралыг төрсөлсөн учраас ингээд бидний Монгол ахуйтай бүр амар ойрхон. Тийм. Өөрөө яг Төв аймгийн Мөнгөн Март суманд багаахта өссөн юм байна л дээ. Өвөө мэд дүүтэйгээ хамт. Тэгээд аав ээж нь болохоор хотод байдаг гэж би ойлгосон энэ номон дээрээс уншихтаа. Тэгээд өвөө эмээгэндээ байх хамгийн сүүлийн жилээ бичсэн юм шиг үлээ. Тэгээ яг хаврын болоод ээж нь ирээд хот руу дагуулад аваа явдаг байхгүй юу? Тэгээ хамгийн сүүлийн өдрөө ингээд өвөө нь өөрийнх нь хамгийн хайртай сартуул гээд морийг нь ингээд унуулад, тахиулаад үнэхээр гоё мэдрэмж надад төрсөн. Гоё мэдрэмж төрхөө юм. Тийм. Яг л бас миний бага настай амар ойролцоо санагдсан. Би бас яг багаахта эмээгэндээ өсөө тэгээд 2 дугаар ангида хот руу шилжиж орж ирсэн. Яг тэр үеийг маань амар санагдуулсан. Чиний бодлоор за энэ номын маань зохиолч маань яг ямар мессежийг хүмүүст түгээх гээд байна? Яг ямар үзэл бодол яг ямар гэрлийг ингээд түгээх гээд байгаа түгээх гээд байсан учраас энэ номыг бичсэн гэж бодож байна. Чиний үзэл бодлоор. Миний үзэл бодлоор одоо сая хэлсэнчлэн яг Монголынхаа үнэт зүйл одоо өв соёлоо залуучууд тэгээд дүү нартаа илүү түгээхийг хүссэн учраас энэ номыг бичсэн гэл би бодож जैन. Тэгээ өөрийнхөө бага насны дурсамжаар өөрт тохиолдсон өөрөө тэр саад бэрхшээлтэй учраас түүнээсээ суралцсан зүйлээ энэ номон дээр шингээсэн учраас одоо бидний үед гэх юм уу эсвэл биднээс доош үеийнхэнд ингээд сургамж болоод би бас энэ дээр алдаж магадгүй юм байна. Тэгэхээр энэ номыг уншаад би бас ингээд өөртөө сургамж аваад тэгээд тэрийг хэрэгжүүлэх боломжтой тийм байсан. За энэхүү дугаартай хамт байсан та бүгдэд үнэхээр их баярлалаа. Бид бүгдийн дараагийн 50 номыг санал асуулгыг та бүгд ингээд саналаа өгмөр байх юм бол номын ертөнц Facebook хаягаар болон доор харагдж байгаа линкээр санал өгөхөд бид бүгдийн хаалга нээлттэй байгаа шүү. За энэхүү дугаарт хамт байсан үнэхээр их баярлалаа. Энэ гайхалтай номын талаар ярилцаж надтай цагийг өнгөрөөсөн чамд маш их баярлалаа. За баяртай.